За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За нийгмийн эрүүл мэндийн хичээл. Тэгвэл өнөөдрийн хичээл маань нийгмийн эрүүл мэндийн хичээлээ. Эхний хичээл болох нийгмийн эрүүл мэндийн түгээр хэлж байна. За нийгмийн эрүүл мэнд гэдээ аваад үзэнгүүт бид маш олон зүйлийг ярьж болно. Тэрнээс өмнө ингээд та нарын хувьд нийгмийн эрүүл мэнд юу вэ гэдэг ойлголт ярих юм бол ер нь олон нийтийн дунд хамт олон нийтийн дунд ер нь эрүүл мэндийн асуудлыг яаж шийдэж байна вэ? Тэ ямар байна вэ? Эрүүл мэнд ер нь ямар байна вэ гэдгийг л ерөнхийдөө их товчхоноор хэлэх юм бол тийм байгаа. Гэхдээ та нар бид энийг нөгөө цааш нь дэлгэрүүлж авч үзнэ. За яг хичээлүүд дээр. За тэгэхээр ер нь өнөөдрийн хичээл маань нийгмийн эрүүл мэндийн түүх. Нийгмийн эрүүл хүмүүсийн эрүүл мэндийг яаж шийдэж ирсэн бэ гэдэг асуулттай хамт олонний эрүүл мэндийн асуудлыг хэрхэн ойлгож шийдэж байсан түүний хөгжлийн үндсэн түүхийг энэ дээр яригдана. Тэгэхээр хүний нийгмүүдэд бол өвчний тухай энэ ойлголт хэрхэн төрж бий болж түүнийг хэрхэн шийдэж байсан түүхийг бид одоо ингээд энэ хичээлийг судалснараа мэдэх боломжтой. Тэгэхээр бүх нийгэмд бол өвчин үхэлтэй нүүр тулж байгаа. Энэ бол байгалийн зам тийм ээ. Түүний энэ байгалийн замаар хүн ямарваа нэгэн амьд организм нь өөрөө өвчлөх, үхэх гэдэг нь өөрөө байгалийн процесс болж хурж байгаа. За тэгвэл энэний талаарх төсөөлөл түүнийг хэрхэн зохицуулах арга замыг хөгжүүлж ирсэн. Тэгэхээр шийдвэрлэх механизм нь шашин болон шинжлэх ухааны итгэл үнэмшлийн нэгдэлтэй холбоотойгоор дэлхийд дахинд бол янз бүрийн үзэл бодлыг бүрдүүлсэн байдаг. За энийг нэгтгэсэн янз янзын юмнууд гарч ирдэг. За эргээд эдгээр нь яадаг вэ гэхээр эрүүл мэндийн талаас эмчлэх сэргийлэх хандлагыг тодорхойлоход мэдээж тусалсан. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн түүх гэдэг нь ерөөсөө хүн амын дундаас өвчнөөс сэргийлэх үр дүнтэй хэрэгслийг ярьж хайсан тэр түүхийн тухайд ярьдаг. Өөрөөр хэлбэл аль нь илүү үр дүнтэй юм бэ? Яаж өвчнөөс сэргийлэх юм бэ гэдэг асуудлууд яригддаг. За тэгэхээр халдвар төвчний тархмал болон нутагшмал хэлбэрүүд бас ялгаа хэлбэрүүд нь ерөөсөө тэтгэврийн шалтгааныг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлахаас өмнө ихэвчлэн өвчнөөс сэргийлэх хэрэглээний тэр байдлаар боловс санаачлагыг эрчимжүүлж ирчихсэн. За хүн амыг өвчнөөс сэргийлэх нь өвчнийг тодорхойлох, тохиолдлыг нь хэмжих, үр дүнтэй арга хэмжээг хайх асуудлын хүрээнд л эргэлдэж идэг. За тэгэхээр ер нь хүн амын дунд одоо эрүүл мэндийг энэ нийгмийн эрүүл